20 долларын тэмцээнд одоо би урд нь бас 2 удаа оролцож байгаа. Урд нь тусгай байранд орж ирсэн. Өнөөдөр 2024 онд одоо оролцоод аврагсан. Бидгээр байранд орсон. Хоёр нь тэгэл сүмний ур чадвар шаардсан тэмцээнэр нь хамгийн хэцүү үзүүлбэр нэг юм бол одоо ер нь туг шүлжгэлээд дээ шүү дээ. Тэр нь л одоо хоёр талаас зөрж шүлж нэгөө жоохон зөрөө гарахад одоо нэгэнтэйгээ одоо мөргөж шүрлэх асуудалтай. Яг л өөрөөсөө одоо нэг орох үүрэг даалгавартаар буруу хийх юм бол мөргөлдөх асуудалтай ер нь л туг шүлжих асуудал үлдэн жоохон хэцүү дээ. Шагналын хувьд болохоор ерөөсөө нөгөө байрны шагнал мангал аавна гэж ерөөсөө боддог байсан. Одоо ч нөгөө металл аваад нөгөө Монгол шагналтай гэсэн дэрэг аавна гэдэг гинт ирэл байрны орох шагнал гинт гардуулаад ерөөсөө их гинт юм сайн байлсан. Би ерөөсөө гэр бүлдээ хэлэхгүй байж байгаа л ерөөсөө шууд гэртээ очиад нөгөө батламжаа барайл шууд гэртээ ороод ихнэр өгтөө шууд өгчээсээ хэлэхгүй очижээсээ гинт юм л барьжсэн. Манайх урд нь хашаа байшинд байсан. Одоо нисгэд буйнт 2-т байранд орсон байгаа. Сайхан байранд орсон одоо 5 дугтаа өөр хүмүүс маань баяртай сайхан байгаа. 15 оноос хойш л би одоо нийтийн дээвэр талчнуудаас үүдээ Ананбаатар дарга одоо ингээд цалин хөлс нэмсэн асуудлаар асар их өөрчлөлт орсон. Бидний амьдрал бол цалин дөрөв хангалттай сайхан авдаг болсон. Бидний нэг үе одоо их сайхан болсон шүү дээ. Одоо жолооч нар цалин мөнгө дөрөв нэмсэн. Одоо жолооч нарын иргэдтэй харьцаа үйлчлэхэд нь шал ондоо төсөлд орж байгаа хгүй ерөөсөө. Иргэдтэй харьцаа нь шал ондоо болж байгаа. Ер нь цалин нэмсээр их юм өөрчлөгдөж байгаа. Нийтийн төвөрт. Энэ жил би өөрөө бас дахиж оролцож байгаа. Шалгуураар одоо манайх чинь 120-30 золиочоос шалгууруулж бас оролцож байгаа. Тэгээд шалгууралтанд би өөрөө тэмцээд бас орж байгаа дахиад энэ жил. Тэгээд ер нь үйлдэлээ ихтэй бүгд анхааралтай болгоомжтой. Бүгд аюул ослогууд бүгдээр сайхан анхааралтай оролцоор хичээлээ. Бүгдэнд амжилт хүсье.